За 11 дээр хичээлийн 2 дугаар хэсэг. За сая эхний хичээл дээр эхний хэсэг дээр зөөхийг хийсэн чинь баазын асуудал үүсээд байна. Уг нь бол миний бодлоор бүр болохгүй л энэ example хаана. Example зогсоож байгаа баазын фолдерыг копи диж басныг үзэж болох юм. Бүр болохгүй бол бас нэг арга байгаа. Нөөц арга. Тэр нь бол маш найдвартай арга. За энийгээ зогсоож жоод бааз доторх фолдероо example. За тэрийг л хуулна л да. За тийхгүй гэвэл нэг юм арга. Файлын арга. Тэрний яадаг вэ гэхээр localhost page my admin гэлээ. За энэ арга юу вэ гэхээр ер нь ямар ч бааз дээрээсэн те WordPress ч Joomla ч ямар ч юм дээрээсэн ажиллана. За Cinema руу орлоо. Export хийлээ. Export ихтэй ямар байдлаар гаргах юм те? XML юм уу ямар ингээд 9 жирийн файлын форматод байгаа. За SQL файлаар гээд за go гэж те. Тэгэнгүүт энэ Cinema SQL гэсэн файл гараад ирнэ. Окей гэлээ. За энийг мэдээж флашнда юм уу юуруу айж хуулчих штэ. За тэгэнгүүт энэ файл чинь болохоор дотроо бол ерөнхийдөө SQL-ийн код байгаа. Энийг бол ерөнхийдөө харж болно. Шууд edit гэхэд харчих болно. За Notepad Plus маань байна уу? За байхгүй юм. Бэлч. Цаана бол дотроо бол энэ MySQL-ийн коднууд байгаа юм л да. Тэр баач. За ер нь бол ийм код гоо Notepad-аар харуул арай эмгцэгтэй харагдана л да. Энэ бол одоо болох нэг ойлгомжтой шүү. Тийм үү? Гэхдээ Notepad Plus харагдахгүй л байна. За энэ рүү чирээд оруулчих хаана вэ? Control J гэлээ. Containing folder гэлээ. За энийг юу руу чирлээ. За тэр хараа. Cinema SQL гэж аваад тэгсэн ийм утгатай ингээд одоо энэ Notepad Plus чи ийм л гоё харагдаж сая Notepad Windows-ийн Notepad-ыг харсан уу? За ийм table үүсгэнэ гэж байгаа байхгүй юу? Үүсгээд comment table-ийг үүсгэн тэ дотроо колумнууд нэм байна. Холбогдоог байна тий WordPress чинь. Юу яагаад? Юусэн? Нөгөө table-д орондоо юу? Тий. Холбогдоо тий. За энэ колумнуудын зарлалсан ингээд утга нэмжээ тий. Тэгээд links гэдэг table үүсгэж ингээд options table дотор ийм утгууд ингээд бичиж ингээд. Яг нь нарийн үзэх юм бол иймэрхүү юмуд байж байгаа. Ерөнхийдөө дотор нь байсан бүх мэдээллүүд нэгээ гаргаж яах гэсэн үг шүү дээ. За мэдээж пост оруулсан байх бол постны мэдээлэл бас ийж байждаг. Post meta гэж юм тий. За тэгэнгүүт post meta-нууд ийм янз бүр meta-нууд баазд хадгалагдсан байгаа байхгүй юу? За энэ бол одоо жишээ нь пост чинь тий бид нэрээ оруулж ирсэн пост welcome to WordPress гэдэг тийм тайлтай ийм пост байна гэж байгаа. За энд бол чинь Улаанбаатар хот мот гэж барьсан яатсан ба штэ. Яг ч гоё юм тий. За ийм байна. Энийг очиод яах ёстой вэ гэхээр хуулах газрынхаа юм дээр очино. Хуулах газрынхаа юм дээр очиод эндээс import гээд сая л export гэж гаргасан шүү дээ. Эндээс import гэж гараад browse гээд юу саяны SQL файл флашн дээрээсээ ч юм уу зөөсөн газараас очиод оруулаад тэгээд should go гэхэд үүсчихнэ. Одоо энэ дээр болохоор Cinema гэдэг table байгаа учраас энэ за энийг устгачих уу? Drop руу орчих юм шүү дээ. Гөө зүг болсон. Бүр юу ч болох юм шиг. Гөө юу ч болохгүй шүү. Яагаад итгэлгүй байна. Устгах юм бол өөр игрээ. Өөрөө контрол. Санд хийлээ нөгөө. Өөрөө ягараа ядсараа ингэ. Drop нь хаана нэ? За ямар ч зүйл устгачаад ಈಗ буцааж оруулж болно л гэж хэлэх гээд. За иймэрхүү. За дараагийн хичээлийн хэсэг маань юу вэ гэхээр Ингээд үзэж болох байсан юм биш үү? за энийг ер нь юу ачаад нэг зогсооч идэх үү?